Хөгжлийн зураглал 2030 буюу 2030 бодлогын баримт бичиг гарсан байгаа. Аж үйлдвэрийн парк нэртэй томоохон газрыг бид бас дүүргийн тусгай хэрэгцээнд авсан байгаа. За энэ дээр цаашаа жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нараа нэгтгэхэд дундын үйлдвэрийн байр, за мөн дундын үйлчилгээний талбай, за офис, магадгүй дундын хүргэлтийн машин, дундын нэгтлэн бодох хүртгэлгийн үйлчилгээч гэдэг юм уу. Ийм байдлаар нэг аж ахуй нэгжээс нэг үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчээс гарах зардлыг нь бууруулж хамтраа зохион байгуулалтанд оруулах зорилготой ийм ажлыг бол төлөвлөөд эхний урьдчилсан зураглалуудыг бол хийгээд ингээд ажиллаад явж байгаа. За энэ бол урт хугацаанд хийх ажил. За богино хугацаанд бид 2025 онд бичил зээлийг бас хамтарч гаргах. Энэ зээлийн 50% нь дүүргийн орон нутгийн төсвөөс бас шийдвэрлэх зорилготойгоор энэ хамтын ажиллагааг хийгээд төлөвлөөд ингээд ажиллаж байна. Улс орнуудад зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаа Экспонд дотоодынхоо дундаа Баянзүрх дүүргийнхаа үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нарыг оролцуулах энэ ажлыг бас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөд ажиллаж байгаа. Дүүргийнхаа болон нийслэлчүүдтэй уриалж хэлэхэд манай Баянзүрх дүүрэг дээр нээгдсэн энэ жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар маань нэрийн барааны дэлгүүрээр Баянзүрх дүүргийн сансрын E-Mart-ийн баруун талын сайд талбайд нээж ажиллаулж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй, өргөнөөр үйлчлүүлээрэй гэдгийг уриалж хэлье.